Та өглөө бүр сэрээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Магадгүй нүдээж гүйцэд нээж амжаагүй байхдаа гар утасныхаа төвжийг тайлж сошиал медиагийн хязгааргүй ертөнцөөр аялж бусдын төгс амьдрал, төгс царайг гүйлгэж хардаг байх. Instagram, TikTok-ийн алгоритм танд зөвхөн хамгийн хөөрхөн, хамгийн өөгүй, ямар ч дутагдaltaй хүмүүсийн зургийг ар араас нь харуулна. Дараа нь бусад угаалгын өрөөнийхөө тал руугаа харах тэрхүү бодит мөчөд танд юу мэдрэгддэг вэ? Магадгүй таны уралд тэднийхээс арай нимгэн, хамар тань арай намхан. Эсвэл нүүрний тань ерөнхий хэлбэр хинч таалагдгааргүй дутагдaltaй мэт санагддаг уу? Өөрийгөө голж, бусадтай харьцуулах хоржоонтой бодол толгойд ч нэргэлддэг үү? Хэрэв танд амьдралдаа нэг удаа ч гэсэн ийм харамсалтай хүнд мэдрэмж төрж байсан бол та ганцаараа биш гэдгийг би баттай хэлье. Өнөөдөр сошиал медиагийн цахим дэлгэцийн цаана амьдарч буй сая залуус өөрийнхөө байгалийн бодит царайг үзэн ядаж, үүнээсээ болж дотоод сэтгэлдээ чимээгүй хүн шаналж, өөртөө итгэх итгэлээ алдсаар байна. Гэхдээ хамгийн аимшигтай сэтгэл сэртгийлгэн үнэн нь юу гэж? Тэд зүгээр нэг сэтгэлээр унаад гомдлоод, нүлмэс урсгаад өнгөрөхгүй байгаа юм. Тэд өөрсдөө утасныхаа аппликейшн дээрх хурамч фильтрүүчийг харагдахын тулд өөрийн эрүүл мэнд, насан туршийн гоо сайхан, магадгүй алтан амь насаараа дэнчин давж, мэс заслын хүйтэн хутгандаар эрсдэлтэй ширээн дээр хэвтцгээж байна. Тэд сошиал медиагийн хиймэл дүрсийг бодит амьдрал дээр бүтээхийг хүсэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон олон улсын судалгаагаар жил бүр дэлхийд даяар зөвшөөрөлгүй хурамч гоо сайхны тарилга болон хагалгаанаас болж 100,000 гаруй хүн насан туршийн ирэмдэг болж үлдэж, зарим нь амь насаа алддаг гэсэн цочирдом тоо байна. Энэ бол зүгээр нэг хуурай статистик биш. Хэдэн 10,000 хүний амьдрал залуунаас сурж буй баталгаа юм. Өнөөдөр бид хүн төрөлхтний түгэнд хизээж байгаагүй гоо сайхны хагалгааны хамгийн харанхуй, хамгийн хачирхалтай бөгөөд галзуу ертөнц рүү хамтдаа өнгөйг болно. Урвал хүний нүүрний хувьд энэ бол маш чухал хэрэгтэн. Энэ бол хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэгч хамгийн дур булаам, хамгийн их анхаарал татдаг хэсгүүдийн нэг билээ. Бид ярих, инээх, уурлах бүртээ уруулаараа дотоод итгэлээ илэрхийлдэг. Хэдхэн жилийн өмнө хүмүүс гоо сайхны эмнэлэгт очихдоо зүгээр л уруулаа арай дузаан, ялимгүй дүүрэн, эрүүл харагдуулахыг хүсдэг байсан бол өнөөдөр тэрхүү хуучны натурал тренд хэдийнээ ард хоцорчээ. Одоо залуус байгалийн гоо үзэсгэлэнгээс бүрэн татгалзаж, байгалийн бус бүр хүн төрөлхтний гоо сайхны түгэнд хизээж байгаагүй хачирхалтай. Заримдаа аимшигын киноны мангасыг санагдуулан хэлбэрийг эмч нараас шаардан мэхэх болсон байна. Тэдгээр хачирхалтай трендүүдийн хамгийн ихнийх нь Оросоос гаралтай бөгөөд интернет ертөнд тэр чигтэн зочроосон Devil Lips буюу чөтгөрийн урвал юм. Таны яг одоо дэлгэцэн дээр харж байгаа энэ зураг бол ямар нэгэн фотошоп биш, эсвэл дижитал зураг биш. Энэ бол бодит хүний мах туснаас бүтсэн урвал. Үүнийг интернет ертөнцид наймаалчны урвал эсвэл чөтгөрийн урвал гэж нэрлэдэг. Урвалны байгалийн зөөлөн ирэмгийг бүрэн устгаж, дагуулan фильтрийг маш нарийн чиглэлээр долгион үсгэж тарьснаар ийм хурднуудыг гаргаж авдаг байна. Энэ нь яг л чөтгөрийн ивэр эсвэл наймаалчны тэмцүүн шиг харагддаг. Энэхүү галзуу бөгөөд жигшүүр трендийг анх Оросын нэгэн тусгай зөвшөөрөлгүй анагаах ухааны ямар ч дээд боломжтой өөрийгөө эмч төдийгүй гоо сайхны салбарын хувьсгалч гэж нэрлсэн Эмилиа Бравде гэгчдгээд сошиал медиад цацаж тренд болгосон байдаг. Бравде бол уг нь барилгын ажилчин байсан бөгөөд гоо сайхны салбарт ямар ч дипломгүй ирнэ Оросын олон зуун охидыг футболын сургалтандаа суулгаж тариур бариулж сургасан сүдрийн мафийн толгойлогч юм. Тэрээр ариун цэвэр хангаагүй газар бэлийчгүй бусдын нүүрэнд тариа хийж түүнийгээ маркетинг болгон ашигладаг байв. Хамгийн хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй нь маш олон залуус үүнийг өрмөц загварлаг бусдаас өөр содон гэж харан сохроор дагалдаж ийм уралтай болохоор нууц эмтгүүдийг зорих болсон юм. Гэвч үүний цаана ямар аимшигтай аюул нуугдаж байгааг тэд үнэхээр мэддэг болов уу? Анагаах ухааны үүднээс үүнийг задлаад үзвэл хүний урвал бол маш эмзэг, нарийн хялгсан судалнуудын асар том сүлжээ байдаг. Урвалны байгалийн бүтцийг ийм байдлаар хүчээр долгиондуулж хэлбэрийг нь алдагдуулахын тулд фильтрийг маш их хэмжээгээр судасны урсгалыг даран буруу зэгүүдэд шахдаг байна. Энэ нь урвалны тусан хангамжийг шууд боож анагаах ухаанд некрозис гэж нэрлэдэг эд эсийн хүчилтээг үүсгэдэг байна. Тусан хангамжгүй болсон амьд эд эсүүд хүчил төрөгчөөр дутагдаж ялдарч эхэлдэг гэсэн үг. Бодит жишээ дуртахад Оросын Пермь хотын оршин суугч 22 настай Алина гэх охин энэхүү чөтгөрийн урвал тарилгыг зөвшөөрөлгүй гоо сайхан жар хийлгэснээс хойш ердөө 48 цагийн дотор түүний дээд урвал нь тасгаар өнгөтэй болж хувирсан байдаг. Өвдөлтөө тэсвэрлэж чадахгүй эмнэлэгт очиход эмч нар түүний урвалны гол артерийн судас бүрэн боогдож мах нь амьд байхаа болж ялдарсан гэдгийг тогтоож яаралтай мэс таслаар урвалных нь 30% тайрч авахаас өөр аргагүй хүрсэн юм.
Нэгд өгчөж бүтцэн задарсан уруулыг дахин хизээж ямар ч гоо сахны мэт таслаар өмнөх шиг нь хэвэн эрүүл байдалд нь оруулж чаддаггүй. Насан туршийн сорив, эрэмдэг төрхөл үлддэг. Хэрвээ Оросын чөтгөрийн урал тренд илүү хурц төрөмгийн этгээд харагдаж байсан бол Азийн орнуудад ялангуяа Өмнөд Солонгос болон Хятадд арай өөр өнцгийн гэхдээ үр дагавар нь илүү эмгэнэлтэй нэгэн тренд хүчтэй дэлгэрсэн юм. Үүнийг Smile Lip буюу мөнхийн инээмсэглэл гэж нэрлэдэг. Энэ бол зүгээр нэг урууланд фильтр тариад өнгөрөх хөнгөн ажил биш. Энэ бол арьс булчин зүсдэг бодит мэс засал юм. Хагалгааны үеэр эмч нар амны хоёр захын өргөж булчингуудыг ажиллаж тусгайлан засаад уруулны захын арьсыг дээш нь татаж ойдог байна. Ингэснээр тухайн хүн ууралсан, гунигсан, эсвэл зүгээр л дуугүй байхдаа яг л жог шиг үргэлж инээмсэглэж байгаа мэт харагддаг. Яагаад залуус ийм зүйл хийлэгдэг вэ? Учир нь тэдгээр орнуудын нийгэмд үргэлж ээлдэг, найрсаг, инээмсэглэж буй царай нь ажилд ороход бизнесийн хилэлцээрт эсвэл бусадтай харилцахад асар том давуу тал амжилт авчирдаг гэсэн соёлын дарамт байдагтай холбоотой юм. Заавал төгс ээлдэг харагдах ёстой гэх дарамт тэднийг утганы доор оруулдаг. Гэвч энэхүү хагалгааг хийлгсэн хүмүүсийн бодит амьдрал сошиал медиа дээр шиг тийм сайхан үзэсгэлэнтэй байдаггүй. Хэрэв метос хийж буй эмч өчүүхэн л миллиметрийн алдаа гаргавал уруулны хоёр захын тэгшин бүрэн алдагдаж нүүрний мэдрэлийн саажилт үүсдэг. Саажилт үүснээр нүүрний булчингаа удирдах чадваргүй болно гэсэн үг. Өмнөд Солонгосын Сөүл хотын иргэн 26 настай Ким Инжи гэх эмэгтэйн бодит кейсийг сөхөж үзье. Тэрээр олон улсын нисхийн компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орохын тулд үргэлж инээмсэглэж буй төр бүрдүүлэхээр Smile Lip хагалгаа хийлгсэн байна. Тэрээр ярьцлагадаа тэнцэх өндөр найдлага тавьж байв. Гэвч хагалгааны үеэр эмч амны булчин хэтэрхий гүнд үснээс болж сорвины идүүлж Минжихийн ам бүрэн хагдгаа байсан юм. Тэрээр хагалгаанаас хойш 3 жилийн турш шөнө унтаж байхдаа амнаас нь шүлс гоождог, юм идэж, ус уух үед шингэн зүйл амных нь хоёр захаар өөрийн мэдлгүй асгардаг болсон бөгөөд сэтгэл зүйн хүнд гутралд орж гэрээсээ ч гарахаа байжээ. Үйлчлэгч болох мөрөөдөл нь насан туршийн хар дарсан зүйл болон хувирсан юм. Хохирогчид өөрсдийгөө сошиалд бид өөрсдийн гараар өөрийгөө мөнхийн инээмсэглэдэг амьд мангас болгочлоо хэмээн нулимс тусалж харамсан ярьж байдаг юм. Асуудал зөвхөн Орос Азаар зогсохгүй. Америкийн нэгдсэн улс болон Их Британд сүүлийн үед өөр нэгэн аюултай тренд хүч авлаа. Олон жилийн турш Khloe Kardashian, Kylie Jenner зэрэг оддыг дуурайн урууланд асар их хэмжээний филлер шахуулсан барууны залуус уурал харагдах шинэ трендийг дагаж филлерээ буцааж уусгах тариа гэхээр илэх болжээ. Их Британий Лондон хотын иргэн 24 настай Эмили өөрийн хэтэрхий томорсон уруулаа уусгахаар нэгэн гоо сайханчдаар очсон байна. Гэвч уг тариан түүнд асар хүчтэй гаршил өгч уруул болон нүүр нь 3 дахин томорч амьсгалын заманд богдож яаралтай тусламж авчээ. Хамгийн аимшигтай нь филлер уусгах тариан зөвхөн хиймэл филлерүүдийг уусгаад зогсохгүй хүний уруулын байгалийн холбогчид гиалуурны хүчлийг хамт уусгаж өгдөг. Үүнээс болж Эмилигийн уруул нь яг л хийн гарсан шаар шиг үрчиж унтсан бөгөөд уруулны арьс нь амьд идэггүй мэт суларсан байна. Залуус нэг трендээс нөгөө тренд рүү сохроор үрчиг бүтээ өөрийн бие махбодоо насан туршид туршлагын дулаа болгож байна. Зүгээр л бусдад үргэлж ээлдэг харагдахын тулд эсвэл интернетэд хэдэн зуун хэдэн мянган лайк зөвлөхийн тулд насан туршдаа амнаас чинь шүлс асгарах, ам чинь гүйцэд хаагдахгүй байх. Эсвэл уруулчин ялзарч тайрагдах эрсдлийг өөрнө гэдэг үнэхээр ухаалаг сонголт мөн гэж үү? Хүмүүс яагаад ийм сохор ухаангүй болчихсон юм бэ? Үүний бодит буруутан зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргасан тэдгээр залуус уу? Эсвэл бидний гар утасны цаараас бидний уураг тархийг өдөр шөнөгүй угааж буй сошиал медиагийн алгоритм үү? Бүгдээрээ энэ бүлэгт утасны фильтр бидний сэтгцийг хэрхэн өртүүлж байгааг наривчлан үздэгэ. Дэлхийн шилдэг сэтгэл судлаачид болон сэтгцийн эмч нар сүүлийн жилүүдэд хүнд үлдэхний дунд маш хурдтай тархаж буй асар аюултай нэгэн шин сэтгцийн эмгэгийг албаасаар зарлах болсон юм. Үүнийг олон улсад Snapchat dysmorphia эсвэл Instagram dysmorphia гэж нэрлэдэг. Энэ нь яг юу гэсэн үг вэ? Олон улсын гоо сайхны мэдрэлийн холбооноос гаргасан аль биесны тайлангаар өнөөдөр гоо сайхны эмнэлэгт хандаж буй 18-аас 25 насны залуусын 60 гаруй хувь нь эмчийн өмнө суугаад өөрийнхөө гар утсан дээр фильтртэй янзлсан зургийг үзүүлдэг болсон байна. Тэд би яг энэ зураг шиг уруултай, ийм өндөр хамартай, ийм нарийнхан нэрвтэй болмоор байна гэж шаарддаг. Хүмүүс өөр хэнийг алдартай одыг Анжелина Жоли эсвэл Ким Кардашиныг дуурайхаа болж сошиал медиагийн хиймэл оюуганаар зассан хурамч өөртөөгөө бодит амьдрал дээр өрсөлдөж түүндээ хүрэх гэж тэмцэж эхэлсэн нь юм. Энэ бол сэтгцийн маш гүн зөрчил. Бидний өдөр тутмын хэрэгэлдэг гар утасны фильтрөө зүгээр нэг арьс цайруулж өнгө нэмдэггүй. Тэд хүний уруулыг яг л филлер шахсан мэт хөөлгөж
Эрүүг математик наривчлалаар шавх болгож, нүдийг томруулж, хамарны нүхийг жижигсгэж, нүүрний хэлбэрийг геометрийн аргаар төгс болгон засдаг. Бостонын их сургуулийн анагаах ухааны сургуулиас хийсэн сэтгэлзүйн наривчлалын судалгаагаар өдөрт 3-аас дээш цаг сошиал медиагийн фильтр ашигладаг залуусын 80% нь өөрийн бодит гадаад төрхөндөө ямар нэгэн хэмжээгээр сэтгэл дундуур байдаг бөгөөд тэдний 40% нь бодит амьдрал дээр талент харахаас айдаг body dysmorphic disorder буюу бие махбодоо голж үзэн ядах эмгэгийн шинж тэмдэгтэй болсон нь тогтоогджээ. Тэд толонд өөрийгөө хараад гутарч бухимдаж нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Тарих тэрхүү дэлгэцэн дээрх хуурамч засвартай дүрсийг миний бодит төрх би ийм байх ёстой гэж андууран хүлээн авч програмчлагддаг. Тэгээд камера унтрааж угаалгын өрөөнийхөө бодит толгойн өмнө зогсох тэр мөчөд хүний сэтгэл зүйд асар том зочрол зөрчил үүсдэг байна. Би амьдрал дээр яагаад ийм муухай, нэмгүй уралтай, юм өөдгөө арьстай, амжилтгүй амтан бэ гэсэн сэтгэл хөдлөл өөрийгөө үзэн ядах хөвчлөл эндээс л үүсдэг. Америкийн нэгдсэн улсын сэтгэл судлалын холбооны нэгэн тайланд дурснаар фильтр их хэрэгэлдэг өсвөр насны охидын дунд амиа хорлох тухай бодол болон сэтгэл түгших эмгээг сүүлийн 5 жилд 70% өссөн байна. Тэгвэл энэхүү масс хамарсан сэтгэлзүйн өвчлөл залуусын өөртөө их итгэлгүй байдал дээр хэн хамгийн их ашиг олж, хэн хамгийн их хожиж байна вэ? Мэдээж хэрэг жил бүр дэлхийд даяар 70 гаруй тэрбум доллараар хэмжигдэх гоо сайхны мэдслийн авраг бизнесүүд эмнэлгүүд болон эмийн корпораатууд юм. Тэд бидний сул тал дээр бэлэн мөнгө босгож байна. Мэргэжлийн аль биесний зөвшөөрлөлтэй өндөр зэрэглэлийн эмнэлгүүдэд уруулын мэдээс хийх эсвэл чанартай фильтр тариулах нь асар өндөр өртөгтэй, үнэтэй байдаг. Нэг удаагийн чанартай тарилга хэдэн зугаас хэдэн мянган доллараар хэмжигддэг. Тиймээс сошиал медиагийн дарамтад орж өөрийн царайндаа сэтгэл дундуур болсон гэмээ санхүүгийн боломж муутай сая залуус зориулсан аимшигын хар зах зээл Азид ялангуяа бүгд найрамдах хятад ард улсад маш том далд сүлжээ болон хөгжсөн байна. Хятадын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн аль биесний мэдээллээр хятад улсад үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны тарилгын газруудыг ердөө 15% нь хууль ёсны зөвшөөрлөлтэй байдаг бөгөөд үлдсэн 85% нь ямар ч зөвшөөрлгүй хар зах зээл юм. Энэ бол аимшигтай харьцаа. Тэднийг газарт орох ёстод эсвэл нууц подвалын эмнэлэг гэж нэрлэдэг. Тэд хууль ёсны эмнэлгүүчийг татвараатуулж эрүүл ахуйн хэмжлэнд байдаггүй. Жирийн орон сууцны подвал, хямд зочид буудлын өрөө эсвэл бүр үсчин хумц заслын гоо сайхны газрын ардлын жижиг өрөөнд ямар ч улсын зөвшөөрлгүйгээр нууцаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр далд газруудад цагаан халаад өмсөд тариур бариад зогсож буй эмчнаар нүдэндээ ямар ч анагаахын сургалт өгсөөгүй, хүний биеийн анатомийн анхан шатны ч мэддэхүүнгүй, ердөө 3 хоногийн богино хугацааны курс зууж тариур хэрхэн барихыг сурсан мэргэжлийн бос хүмүүс байдаг. Тэд хэдхэн хоногийн өмнө шал өөр ажил хийж байсан хүмүүс байх нь ч бий. Хамгийн аюултай нь тэдний хэрэглэж буй филлер, ботокс, тарилгын бодисууд нь аль биесний лабораторийн шалгуур даваагүй. Хятадын хар зах зээл дээр маш хямд үнээс дарагддаг найрлагын тодорхойгүй химийн аюултай холимгууд байдаг байна. Бээжин хотын цагдаагийн газраас илрүүлсэн нэгэн жишээс өгөхөд хууль бус бүлэглэлүүд гоо сайхны эмнэлгүүдэд ашигладаг үнэтэй гиалурны хүчлийн оронд үйлдвэрийн зорилттой техникийн силикон, барилгын цавуу болон амьтны гаралтай өөх тосыг холж хурамч хошигнон охидын урууланд шахаж байсан нь тогтоогдсон. Тэдгээр бодисууд нь хүний биед шингдэггүй харин ч эд эсийг өргөжлүүлж хатууруулдаг. Бодит кейс зөвхөн 24 настай Жавэ гэх ихтэй охин найзуудаа даган ийм хурамч хямд филлер тариулснаас болж уруул нь хэтэрхий томорч арьс нь ачааллаа даахгүй дунд хэсгээрээ задарч доторх цавуулаг бодис нь гадагшаа гойцсон аимшигт кейс гарч байв. Тэр өвдөлтөөсөө болж ухаан алдсан байна. Таны урууланд нэгэн тийм химийн хортой бодис техникийн силикон орсон бол түүнийг тусгай тариагаар уусгах ямар ч боломжгүй бөгөөд уусгах аргагүй тэрхүү хатуу бодисыг авахын тулд зөвхөн уруулыг тань хутгаад зүсэж доторх амьд мах таньхан тухаж авах асар аюултай бөгөөд нүүр царайг бүр мөсөн ирэмдэг болгох үр дагавартай. Хамгийн харамсалтай бөгөөд бидний анхаарлыг татах ёстой зүйл бол энэ аимшигт кейсүүд зөвхөн хятад эсвэл алс холын Орос, Баруун болон өнгөрт үйлс биш юм. Өнөөдөр манай Монголд ч гэсэн Facebook дээр хямд үнэтэй гоо сайхны үйлчлэгчдийн зар байлаа байдаг 80% хямдрал, 90% хямдрал гэх мэтлэн. Тэдгээр зарыг тавьж өгөх хүмүүс үнэхээр хүний биеийн анатом, мэдрэлийн судасны нарийн бүтцийг мэддэг 6-8 жил сураад мэргэжлийн резидентур төгссөн эмчнэр мөн үү? Тэд таны урууланд таны нүүр царайнд шахаж буй тэр бодис яг аль улсын ямар лабораторид бүтсэн ямар найрлагатай бодис вэ? Хэлээр хэрхэн орж ирсэн бэ? Та хэдэн төгрөг хэмнэх гэж эсвэл интернетэд танихгүй хэдэн 100 хүнд гой харагдаж хэдхэн лайк цуглуулах гэж насан туршдаа амны хайрцаггүй шүлхэн гойцсон эдис нь өгчөж ялдарсан зэрэмдэг нэгэн болох асар том эрсдлийг өөрийн биеэр үүрмээр байна уу? Үүнийг нэг ч удаа гэсэн хуцтай ухаалгаар бодож үзэх цаг хэдийн болжээ.
Бид энэхүү бичлэгийн туршид гойцхны хагалгааны хамгийн харгуй тал интернет трендийн цаана нуугдсан аимшигтай, сурамжтай бодит түүхүүдийг хамтдаа үзлээ. Гэхдээ миний энэхүү видеог бэлдсэн гол зорилго хэлэх гэсэн дотоод санаа минь гойцх нэмэгч заслыг бүр мөсөн буруутгаж хэлэх гэсэн хүмүүсийг үзэн ядах шүүмжлэх явдал огтоос биш юм. Анагаах ухааны хөгжил гойцхны салбар өөрөө буруутай зүйл биш. Хэрэв танд төрөлхийн ямар нэгэн эмнэлгийн шалтгаантай сохог байгаа бол эсвэл үнэхээр өөртөө итгэх итгэлээ нэмэхийн тулд бүх эрсдлийг тоодож аль биесний мэрэгжлийн эмнэлэгт баталгаатай юм чих хяналтын дор зөв шийдвэр гаргаж байгаа бол энэ нь таны хувийн эрх чөлөө, таны сонголт. Үүнийг хэн ч хорих эрхгүй. Гэхдээ таны гаргаж буй тэрхүү шийдвэр үнэхээр таны дотоод сэтгэлийн чин хүсэл мөн үү? Эсвэл сошиал медиагийн алгоритм хүмүүсийн бүтээсэн хурамч стандарт таны тархийг угааж, танд хүчээр тулгаж буй хиймэлд өвдөх үү? Үүнийг л өөрөөсөө маш сайн асуугаарай. Асуудлын гол зангилаа нь бид хизээнээс эхлээд бусдад таалагдахын тулд заавал төгс байх ёстой гэдэг сошиал медиагийн далд тавханд орчихсон юм бэ гэдэгт байгаа юм. Хүний уруул заавал дүүрэн дузаан, хамар нь заавал өвгөө шулуун, нүүрний хэлбэр нь заавал бусдын шиг V хэлбэртэй байх албагүй. Байгаль их бидний бүтээлтэй хэн нэгний хуулбарчлан хурамч робот биш. Харин энэ дэлхий дээр дахин давтагдшгүй цор ганц хувь бодгойл байхаар бүтээсэн. Бидний нүүрэн дээрх жижигхэн мэнг бусдынхаас ялимгүй өөр нэгэн уруул. Эсвэл чин сэтгэлээсээ энийхэд нүдний захад үүсдэг хүчлээс бүхэн таны туулсан амьдрал, таны дотоод ертөнц, таны хэн бэ гэдгийг хэлдэг хамгийн үзүүлэнтэй бодит түүх юм шүү. Тэдгээр дутагдал гэж нэрлэж байгаа зүйлс чинь үнэн хэрэгтээ таныг бусдаас ялгаж буй дахин давтагдшгүй гоо үзүүлэг юм. Трендүүд ирдэг, бас маш хурдан хугацаанд солигдож оддог. Өнөөдөр дузаан уруул модонд орж байхад магадгүй дараагийн 5 жилийн дараа тэс өөр зүйл тренд болно. Тэр болгонд бид өөрийнхөө нандин мах цусыг хутгаар хөтөлж бодисоор дөрвөж өөрчилж трендийн бол болоод дуусах уу? Өөрийн биеэ сошиал медиагийн тоглоом болгох уу? Үгүй ээ, энэ бол шийдэл биш. Бодит гоо сайхан гэдэг бол бусдад таалагдах гэж өөрийгөө зэрэмлэгдэж өөрчлөх биш. Харин өөрийнхөө байгаа байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийгөө дотоосоо чин сэтгэлээсээ хайрлаж байгаас эхэлдэг юм. Өнөөдөр бичлэг дууссаны дараа та гар утасныхаа хурамч фильтрийг унтраагаад бодит толныхоо өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү ихцлэн хараад би байгаагаараа энэ дэлхийд үзүүлэнтэй цор ганц гэж хэлээд үзээрэй. Танд байглаасаа яасан тэр дүр төрх хамгийн үнцэнтэй. Энэхүү сэдвийг дуустал нь анхааралтай үзсэн танд чин сэтгэлээсээ баярлалаа. Хэрэв бичлэг танд таалагдсан бол лайк дарж, сувгийг маань subscribe гэж дэмжээрэй. Мөн энэ аюулын талаар найз нөхөд хайртай хүмүүстэй хуваалцаж тэднийг хамгаалаарай. Дараагийн дугаараар илүү сонирхолтой гүн гүнзгий сэдвээр иргэн уулзцгаая. Өөрийгөө хайрлаарай. Баяртай.